намайг амар том хүүхэдтэй гэж боддог юм лээ. Ерөн л хүүхэдтэй гэж боддог. Йоо, энэ намайг хэн гэдгийг танихгүй гинэ гэд ингээд зорлоодсон. Клэнимэнд. Ландо брэндтэй маяг лайф цогцлын 2 дахь дугаарыг зочин болж баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийнхөө трейд бизнесийн хамт өнгөрүүлэлт бэлэн байгаа юм та. Let's go. За би өглөө ер нь бол өглөөний цайтай эхлүүлдэг. Тэгээ мэдээж кофе бол заавал байх хэрэгтэй гэж боддог. Кофегоор ер нь бол өдөр эхлэхээр надад юм сайн байна. Тэгээ би нөгөө өглөө заавал усанд орж гардаг. Хүмүүс ч нөгөө унтахтаа усанд ороод нэг амар гоё цэвэрхэн амарч мамардаг. Надад яг усанд орохоор ингээд сэрэгдэг болохоор би өглөө кофе уугаад нэг жоохон гоё сэрэж агаад тэгээд усанд ороод тэгээд амар гоё refreshed мэдрэмж аваа гарах амар дуртай. Витаминуудаас мэдээж уу. 9 шидийн витамин хэрэглэдэг болсон. Нэг боддгоо жалныг мэдсэн чи ингээл өглөө оройд баян витамин. Өнөөдөр ихний ажил нь юу аа вэ? Хэр завгүй өнгөрөх вэ? Өнөөдөр амралтын өдөр ихэд харцсан гайгүй завгүй. Гэхдээ бас жоохон завтай юм шиг. Жоохон цөөхөн том ажил ихтэй гэх юм уу. Тэгээ эхлээд хэдүүлээ централ телевизээр ороод daily showтай байгаа. Тэгэхээр тэрнийхээ бэлтгэлийг хэрхэн явуудгийг харцгаая. Араас нь бицинко орж мэдээж коктейл туршаа. Тэгээд өнөөдөр юм шинэ ивенттэй байгаа найзтайгаа хий гэж амар удаа ярьж агаад тэгээд би өөрөө мэдээж угаасаа мэрэгчлэн биш. Тэгээд бид хоёр мэрэгчлээс болж байгаа DJ найзтайгаа би хөгжим 50 цаадахчин коктейлийн ч юм уу те ингээд нэг өдрийг бас найз нөхдөдөө жоохон сонирхолтой зугаатай өнгөрүүлэх гээд. Би тэг нөгөө ерөөсөө угаасаа өвсний эндүү ч юм уу сенс ерөөсөө хэрэгэлдэггүй. Яг нь муул юм шиг байна. Гэхдээ миний өвс өөрөө нөгөө хатцдаг. Гэхдээ нөгөө өвлийн цагт ялангуяа хүүтэн салхинд ч юм уу өвс амар гэмтдэг гээд тэгээд ийм гоё тос хэрэгэлдэг болсон. Гэрээсээ гараад одоо daily show хөтлөхөөр ирсэн байна. Тэгээд үл хамт орцгоё. Daily show дээр хөтлөгчөөр ажиллах юм ямар байдаг вэ? Гоё штэ. Амар зугаатай. Тэгээд 7-ны үгүйсээ 3 өдөр. Тэгээд яг нэг хассан юм уу бүтэн сарын яалны үгүйсээ гардаг болохоор амралтын өдөр гэж санагддаг надаа. Энд ирээд яг хөтлөхөөр нэг юм манай daily show ч амар чөлөөтэй болохоор ингээд зүгээр яг найзуудтайгаа уулзч байгаа юм шиг. Гэхдээ мэдээж бас жоохон мэрэгжлийн хандах гэж хичээнэ. За гоё. Сайн хачнаа уулзаал. Тэний хүмүүс бас M-банкны хооллогоор аюулсаар мэддэг. Нас ч өөр. M-банк. Тэгээд анхны ажлын санал орж ирж ямар санагдаж ирсэн бэ? Одоо ямар мэдрэмжтэй байдаг вэ тэр ажилдаа? Амар дуртай байдаг шүү дээ. Тэгээд манай найз санал тавьж ирсэн. Өөрөө яг M-банкны нэг маркетингд ажилладаг. Тэгээд өмнө нь бид хоёр нэг хамт нэг бичлэг хийж агаад яг ингэж юм voice over хийжсэнаа санаад цаадч ингэж чи ер нь ингэж хоолой уншиж үзэх үү гэд. Тэгээд анх мэдээж амар туршлагагүй байсан. Анхудаа үзчихсэн болохоор тэнийг хаашдаг хүмүүс таньж сэтгэлээ яаж илчилж байна? Илчилдүү ш жоох ажилгүй бодлоод мэдгүй. Тэгэл амар гоё сэтгэлдлүүд хилдэг дээ. Тийм олон хүн байхгүй. Манай дараагийн асуултууд болохоор та хурдан удаа ажиллаад явахаар байгаа. За, хамууж зүгөө. Намхан нөө өндөр. Өндөр. Удаа. Эсвэл амуу гаруу. Гар. За. Бусад олон танил хүмүүстэй тараад эсвэл уулзахгүй бантмаар хичмээр болж гэсэн байгаа юм. Нэг юм амар тод санаанд орд юм аа. Яг Монголд ирээд удаагүй тэд нэг газар ажиллаж агаад амар ачаалтай байсан. Тэг ингээ мэдээж ингээ тест дараагаараа үйлчлэн. Тэгжсэн чи гинт яг ингээ нэг хүнооч тайх гад ингээ амар уурлаадсан байхгүй юу? Тэгснэ ингээ юм захих гад ингээ над руу ойрлоод явгууд нь бэж би энэ хүн үйлчилж гин ингээ хүнд үйлчилж гин ингэчээд очноо гэд ингэсэн чинь чи наа хин гэдгийг таних уу гэд ингэвт нь танихгүй гэд уурсан ч өдөөс тэр аваар ингээ ойрлоод
ёо энэ намайг хэн гэдгийг танихгүй гинэ гэдэг ингээд зориулсан. Тэгээ ингээд би яг тухайд амар завгүй байсан болохоор яг хэн гэдгийг ч онцолж харахааргүй. Тэгсэн гээд яг хэсэг хугацааны дараа би яг хэн гэдгийг ойлгонготой яа ийм амар олны танилцуулж жоохон бүдүүлэг өгөж бодчихсон. Одоо ингээд daily show маань эхэллээ. Тэгээд хэсэг хугацааны дараа ирэхэд уулзцгаая. Дэлхийд дуусчлаа. Тэгээд одоо хэдүүлээ биз явцгаая. Бид яг одоо бицик код ирсэн байна. Тэгээд таны анх бицик код нэг шалтгаан юу байсан бэ? Анхны концепц нь ямар төсөөлөлтөй гарч ирсэн бэ? Хоёр партнертайгаа гурлаа бидэд яг нөгөө ковидын үеэр айгүй их brainstorm хийж нөгөө гэрээсээ айгүй их юм нөгөө видео коллоор зөндөө санаа оноогоо ярилцчихсэн л да. Тэгээд угсаа талбай нэмж жижигхэн болохоор бид нөгөө яг бици гэдэг нэрийг өгөөд тэгээд and co гэдэг нь болохоор яг юм community company те одоо ингээд хамт байгаа хүмүүс иргэн тойрон хүрээл гэдэг утгаар ийм гоё коллективтэй ийм гоё байгаасаа гэсэн үүднээс яг бодож нэрийг өгчээсэн. Анх ямар мэрэгчлэлээр төгссөн бэ? Ягаад маркетинг руу явуулсан бэ? Хамгийн анх сэтгэл зүйчээр сурж байсан. Тэгээд жүжигчнэр буюу театрын ангид ороод тэгээд сургуулаа хаяад бартендер болоод тэгэл ингэ явж ин да. Одоо баруун 9-10 жил болцсон уу? Тийм юм байна. Одоо ухтартай байгаа зүйлүүд тийх үү. Окей. Эндээс гараад хэдүүлээ канта орно. Найзтайгаа айгуу удаа ирсэн ивент хийх гэж байгаа. Манай найз DJ, би өөрөө бартендер, тэнгууд бит хоёр мэрэгчлээ солиод манай DJ найз маань коктейл хийж би хөгжим тоглоноо. Тэгээд холион бантан гин готгоё гэж холион бантан гэдэг ивентийн нэр өгсөн. Бид нэр канта дээр ирсэн байна. Эхлэхээс өмнө нэг жоохон юм мобилтэй тэхгүй байсан чи түүний нүдэн дээр асаа фейлдэж болохгүй байгаа байна. Бэлтгэл хэрэгтэй. Өөрийнхөө талаар сонсч ирсэн хамгийн том бодлоо цоороо юусэн бэ? Намайг амар том хүүхэдтэй гэж боддог юм лээ. Ерөл хүүхэдтэй гэж боддог. Тэгээ том хүүхэдтэй жоох хүүхэдтэй том томдоо бүр юм 10 хэдтэй юм өсвөр насны охинтой гэж хүмүүс айгүй их боддог юм лээ. Тэгэхээр ч би ч өөрөө бараг хиттэд гаргасан болохоор. Тэгээд манай төрсөн дүүлтэй манай төрсөн дүүг миний хүүхэд гэж боддог. Хүмүүс өөрийнх нь ямар зан чанарыг илрүүл болж хараасаа гэж боддог. Хүмүүс намайг амар юм ууртай, ааштай гэж боддог гэсэн. Анх хараад танихгүй байхдаа тэгээ ер нь айгүй юм зөөлөн хүндэл гэж хараасаа гэж боддог шүү дээ. За манай контент урлагийн хүлээн авч байгаа дугаарыг чинь болж ирсэн баярлалаа. Тэгээ өөрийнхөө цаашдаа ажилласаа амжилтсан. Та нарт ч бас урьж оролцсонд баярлалаа. Тэгээ нэг өдрийг бас хамт өнгөрөөсөнд баярлалаа. Амралтын өдөрч гэсэн яг нөгөө ажлын хувааргүй хүнд амралтын өдөр ч гэсэн бас ажилтаа байдаг болохоор тэгээд хагасаа өдрөөр ялангуяа ингээд цаг гаргаад хамтайсан бас баярлалаа. Тэгээд өөр танд өсвөртэй байхгүй. Баярлалаа. Баярлалаа.